За сайн бацхан уу? Та бүхэндээ Монголын уламж тануу ухааны хөгжлийг дэмжих утаа бэлэгдэхөөс гайхамшигт Монгол хүн, гайхамшигт Монголын уламж тануу сэдвт ээлжид сурал бичлэгийнхээ 4 дахь дугаарыг хүргэх гэж байна. За өнөөдрийн энэ 4 дахь дугаараараа бид Монгол улсын түүхийн чулуун зүсгийн дунд үед Монголын уламж тануу ухаан хэрхэн хөгжиж байсан тухай ярих болно. За энэ чулуун зүсгийн дунд үе нь бол манай тооллын өмнөх 15,000-аас 8,000 жилийг хамардаг. За энэ үед Монголын уламж тануу ухаанд чулуун зэвсгийн чулуун зүг эмчилгээнд хэрэгжилж байсан уулмөр олдсон байна. Монгол улсын түүхийн музейд байдаг Цахиур зомглууд хэмээх чулуун зэвсгийн дунд үед хамрагддаг чулуун зэвсгүүдийг манай эрдэмтдээс Дорж, Наван, Оросын нэрт эрдэмтэн Оквадников зэрэг олон эрдэмтэн за энэ чулуун зэвсгийн дунд үед хэрэгжилжсэн дөрвөлжин, гурвалжин элдв хэлбэртэй чулуунуудыг нарийн багж сав вааруудын жигнэх, халаах, төөнөх засалт харин нарийн бүдүүн үзүүртэй хатгуур байгаа нь ханах засалт хэрэгжилж байсан юм а гэдгийг бол тодорхойлж бичсэн байдаг. Манай нэрт эрдэмтэн Б уул ханах заслын уул мөрийг сүүгчилсэн хэмээх эрдэмчлэгийнхаа бүтээлд 1989 онд энэ чулуун ханах чулуун зомглуудаар монголчууд ханах хатах заслыг эмчилгээнд хэрэгжилж байсан юм а гэдгийг нэлээд олон талаас нь дүүнэж батал бичсэн байдаг. За мөн цаашид эрдэмтэн Жигмэдгай, зүүнний нэрт эрдэмтэн Төмөрбаатар, Ишболд гэдэг олон эрдэмтэд энэ талаар бичсэн байт юм а. Энэ чулуун зүсгийн дунд үед нэгэнт чулууг хатгаж ханах засалт хэрэгжилж байсан нь харагдаж байгаа. Энэ үеийн чухал бололт юм а. За энэ үед дэлхийн хойд зүгт ялангуяа мөс ерөнхийдөө хайлж дулаан боосон Монголд байгаа хүмүүс 5 хөшөө мал гаршууланд хижээлж эхэлсэн байна. За ингээд нэгэн дулаан болсон учраас нүүр хөдөлгөн улам ихсэн. Тийм учраас ялангуяа Дорнод аймгийн Чобилсон хотын ойролцоо байдаг хэрэг уулаас олдсон энэ үеийн маш нарийн ийсэн чулуун, утга, говьлта, хинтийн аршин хадны 3-4-р давхрах болох чулуун зүсгийн дунд үеийн бууз, ховд, дуран говь, дундгов аймаг, дулаан жаргалан сум, Сүхбаатар аймгийн Мөнхан сумын устаа боргостой хэмээх газраас олдсон энэ чулуун зүсгийн дунд үед хэрэгжилжсэн энэ багжууд бүгд нүүдэх хөдөлгөөнтэй хамт цааш хоошоо Сибирь, Памир, Камчатка, Америк, Канада, Японы арал Монгол хүмүүсээ дагаад энэ багжнууд нь очсон уул морийг эрдэмтэд тогтоосон байт юм байна. За ингэж дунд чулуун зэвсгийн үед монголчууд чулуугаар ханах, төөнөх, хатгах засал хийжсэн уул мөр болсон Монголын уламж тануу ухаан даруй 100 гаруй жилийн өмнө үүссэн халуун хүүтний эмчилгээ нь цаашдаа явсаар ихэнх үедээ галаараа халааж жин тавьж исэн бол чулуун зэвсгийн дунд үед чулуугаа халааж жин тавих, чулуугаа халааж исэн жингийнхаа тавьж исэн тэр уул мөрөн дээр чулуун зүүгээр хатгаж халуун цусыг ханаж цус гарах ийм эмчилгээнүүдийг хийж өөрөөр хэлбэл 100 гаруй жил тасралтгүй явж исэн гэдгийг харуулж байгаарай онцлог юм а. За энэхүү Монголын чулуун зэвсгийн дунд үед Монголын уламж тануу ухаан тасралтгүй хөгжсөөр ирсэн баталгаа, нотгоо олдсон энэ өнөөдрийн ярилцлагын нэгэн чухал ач холбогдол юм а. За ингээд Монголын уламж тануу ухааны хөгжлийг дэмжих утаа бэлэгдэхөөс та бүхэндээ жаргалын дээдийг өрөн өнөөдрийн 4 дахь удаагийнхаа бичлэгийг өндөрлж байна. Баярлалаа.